гэрэл зураг tips блогт тавтамаар л тэр хамгийн ихнийхээ видео зөвлөгөөгөөр та бүхэнд Adobe Photoshop Lightroom програм дээр хэрхэн зураг боловсруулах талаар хүрэх гэж байна. Тэгэхээр би өнөөдөр Adobe Photoshop Lightroom 5 Pro хамгийн сүүлийнх нь хөлбөрийн 30 өдрийн trial-ыг та бүхэнд ашиглаж үзүүлэх гэж байна. За тэгэхээр энэ хүү програм маань олноор гэрэл зураг боловсруулахад хамгийн их хялбар програм гэж үздэг бөгөөд RAW зурган дээр ажиллахад хамгийн их хялбар энэ үед бараг төс програм гэж үздэг юм аа. Тэгэхээр өнөөдрийнхөө зөвлөгөөгөр болох дээр үндсэн цэсүүд тэдгээр дотор library, develop, map, book, slideshow, print, web гэсэн баруун дээд хэсэгт харагдаж байгаа үндсэн цэсүүдэд талаар болон тэр дундаа library хэсгийг дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна. За тэгтээ мэдээж library хэсэг маань болохоор сан буюу таны нийт зургийн чинь сан байгаа. Тэгэхээр мэдээж бүх компьютер зургууд чинь биш. Lightroom 5 Lightroom програм руугаа оруулсан зургуудын сан энд харагдах боломжтой байна. За тэгтээ дараагийн хэсэг маань develop хэсэгт маань та зураг боловсруулах боломжтой. Жишээлбэл би энэ хөө зургийг сонгосон. Хөө зургийг боловсруулах боломжтой хэсэг маань develop хэсэг байна. За энд та бүх төрлийн боловсруулалтыг хийх боломжтой. Хамгийн эхлээд жишээлбэл цагааны тэмцэрэг white balance-аас авахулаад за тэгээд гэрэл өнгөнүүд дээр ажиллах боломжтой. Мөн sharpen, noise, линзний бачиг хүртэл гарах боломжийг энд олгож байгаа маа. За дараагийн хэсэг маань map хэсэгт маань та зургийнхаа хаана авсан газрыг оруулах боломжтой. За тэрний дараа book гэж хэсэг байгаа. Book хэсэгт маань та сонгосон зургуудаар багахан хэмжээний ном, каталог одоо юу гэдэг өөрийнхөө хүссэн хэмжээгээр жижиг хэмжээний номныг их загварыг бэлдэх боломжийг энд олгож байгаа маа. Хэлбэр аргаар энд та бэлдэх боломжтой байна. За түүний дараагийн хэсэг нь болох тэр slideshow хэсэг байгаа. За энэ мэдээж хэрэг slideshow та бүхэн мэдж байгаа. Тодорхой минуттай slideshow. За дээр нь текст оруулж болно. За мөн дуу ай хийх боломжтой. За тэгээд түүнийг export видео маягаар видеогоор гаргана, эсвэл PDF-ээр гаргана гэх мэтлэнгээр та эндээс за нэг мөн дараагийнхаа зөвлөгөөнөөр оруулах болно. За тэрний дараагийн хэсэгт маань print. За мэдээж print хэсэгт маань та хэвлэхэд юу шаардлагатай та өөрөөр сонгосон зургийг юун дээр хэвлэх вэ гэдгээс шалтгаалаад энэ та хүссэн тохиолдолд хийх боломжтой. За түүний дараа мэдээж web хэсэгт маань жижиг хэмжээний портфолио веб маягийн зүйлийг үүсгэх боломжтой. Тэгэхээр эргээд library буюу сан хэсэгт эргээд оръё. За энэ хэсгээд маань үндсэн зүүн болон баруун багнууд аман доотлын мөр гэсэн юм 3 хэсэг байгаа. За тэгээ хамгийн гол хэсэг маань мэдээж хэрэг голын үндсэн том дэлгэц байгаа маа. За тэгэхээр эндээс зүүн баганд маань юу байгааг хамгийн эхлээд тайлбарлая. За зүүн баг маань navigator гэсэн ихний хэсэг. За энэ нь ойлгохоор миний сонгосон за магадгүй хамгийн сүүлд хаагдсан фолдер маань дараагийн удаа нээхэд хамгийн түрүүнд гарч ирдэг байгаа. За гэхдээ хамгийн энэ 11 оны 11 сарын 13-нд авсан бүргэдгээ зургийн фолдероос хамгийн за энэ бол мэдээ нэг зурагтай болох дээр нэг зураг нь харагдаж байна. За жишээл доотлын өөр фолдер дээр нь хамгийн ихний зургууд харагддаг байна. Ингээд та фолдерууд дээр аваадснаар тухайн фолдерт ямар зургууд байгааг хэлбэр аргаар энэ thumbnail-ээр зүүн багны дээд хэсгээс харах боломжтой. За тэрний доод хэсэгт бол каталог хэсэг ба. За каталог хэсэгт all photographs гэж. За нийт би энэ програм руугаа 1953 зургийг оруулсан байна. За quick collection гэж байгаа. Quick collection хэсэг нь болохоор ямар нэгэн зургийнхаа баруун дээд үнцэгт дарснаар энэ өөрхийг өсөж quick collection гэдэг зүйлийг үүсгэх боломжтой байгаа. За үүний дараагийн хэсэгт маань энэ доор previous import буюу хамгийн сүүлд оруулж ирсэн зургууд энд харагдаж байна. За тэгээд түүний доошо folders хэсэгт маань таны фолдерууд та зургуудаа хаана ямар hard disk-нээс ямар фолдероос оруулсан мэдээллийг харагдах боломжтой. Түүний доор л тэр collections гэх хэсэг байгаа. За энэ collection маань smart collections гэж багтаж байна. За энд өнгөөр тэмдэглэсэн, одоор тэмдэглэсэн. За тэгээд сүүлийн сарын хамгийн
гэх мэтчлэн. За энд нэг та өөрөө мэдээж хэрэг туршаад үзэх хэрэгтэй. За үүний доор болохоор publish service буюу за юун дээр болох вэ? За шууд Facebook руу, Flickr руугаа апплодууд хийх боломжтой. За зүүн багт маань энэсгүүд байна. За мөн дот import export гэсэсүүд байна. За энийг дараагийн за жоохон хандсан жагаад тайлбарлаж өгье. За тэгэхээр 19-д маань юу байгаа вэ гэхээр баруун хэсгийн маань хамгийн дээд хэсэгт histogram гэж хэсэг байна. Histogram хэсэгт маань болохоор сонгосон зургийн histogramууд гарч ирж байгаа. За тэгэхээр энэ хүү histogramын талаар мөн блог дээр тайлбарлах болно. За түүний доор quick develop гэж хэсэг байгаа. За энэ бол мэдээж develop-ийн маань багахан хэмжээний жижигүүлсэн загвар хэлбэр аргаар бага хэмжээний засваруудыг энд хийх боломжтой байгаа. За мэдээж засварын талаар дараагийн зөвлөгөөн дээр тайлбарлах учраас энийг ойшорхий. За түүний доор keyboard юм буюу за keyboard таагуудыг та зургандаа хийх боломжтой. За энэ мэдээж metadata болон энэ зурганд хадгалагдах болно. За түүний доор keyboard list. За түүний доор metadata хэсэг байгаа. За metadata уучлаарай. За metadata хэсэг нь болохоор бас энэ нэлийн чухал хэсэг байна. Таны зургийн чинь файлын нэр тэгээд за мэдээж дот бүх мэдээлэлүүд байгаа энд. Ямар хэмжээтэй зураг үрц хурд, дурангийн хуваар, ISO, камерын мэдээлэл бүхэл зүйлүүдийн тат эндээс харагдах боломжтой. Яг тэр нэгсэндээ та энд өөрийнх нь одоо жишээлбэл GPS-ээр хаана авсан юугаа мэдээлэх. За энд бид жаалаа шүү. За мөн энэ чинь ингээд ансаар өдөр. За энэ label rating гэдэг хоёр зүйл маань эндээс Lightroom програмаас маань хийгддэг байгаа. Энийг зурган дээр хадгалж өгдөг учраас дараагийн удаа Lightroom програм дээр нэхэд тухайн label rating-ууд харагдаж идэг. За тэрийг бол одоо би тайлбарлах учраас энийг бас жоохон орхичих. За гэмшлэнгээр энэ metadata хэсэгт маань эдгээр мэдээлэлүүд харагдаж байна. За тэгээд comment хэсэгт маань за комментууд. За энэ жоохон чухал биш. За тэгээд түүний доор sync metadata, sync settings гэсэн хоёр хэсэг байна. За энэ болохоор засвар хийсэн зургийн одоо жишээл дараагийн зурагтай хамтан сонгосноор sync хийх боломжтой. Өмнөх зургийнхаа мэдээллийг дараагийнхын зураг руу хуулах metadata хуулах эсвэл sync settings гэдэг нь засварыг жишээл дараагийнхын зураг руу шууд хуулах боломжтой. Хэмжлэнгээр за энд юу хуулах вэ гэдэг жишээл би white balance-ыг тааруулах. Basic tone гэсэн энэ за энэ бол мэдээж боловсрол тестээр ярьдаг учраас энд дэлгэрэнгүй тайлбарлаад явах уу. За энэ мэдээллийг нөгөө зөвлөг рүү хуулах. За ингэснээр энд гарч иж байгаа баруун доотлын үнцгт adjust энэ маань боловсруулах хэсгүүд нь одоо ингээд өмнөх зургаас мэдээллийг авч байгаа маа. За тэгэхээр хамгийн ихэд мэдээж зургаа хэрхэн оруулж ирэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. За import зүүн багны маань доод хэсэгт байгаа import хэсгээр та бүхэн зургуудаа програмд оруулж ирэх боломжтой. За тэгэхээр энд харагдаж байна. За миний компьютерт 3 диск за мөн нэмэлт хард диск байгаа. За тэгэхээр тухайн хард дискнээс зургуудыг сонгож оруулах боломжтой. За жишээлбэл ингээд food export энэхүү фолдер шиг үндсэн фолдероос зургуудыг сонгох. За энэ бол бид сая оруулсан зургууд маань ингээд оруулчихсан учраас ингэж харагдаж байна. За жишээлбэл Vincenzo Photodune гэсэн энэ фолдероос за энэ 5 зургийг оруулъя. Check all. За эсвэл uncheck all. Эндээс би зөвхөн энэ зургийг оруулъя. Гэх мэтлэнгээр сонгоод import гэж дарсаар та оруулах боломжтой. За мэдээж сонгохоос өмнө та жишээлбэл энэ 5 зургийг за uncheck хийж байгаа. Энэ зургийг нэг зургийг сонгоод энийг томоор харах боломжтой. Яг үнэхээр энэ зургийг оруулах уу байх уу тий харах боломжтой. Энийг мөн zoom хийн. За эсвэл энийг за thumbnail дээр мөн thumbnail-ээ томруулж харна. За эндээс томруулж мэдээж томруулж харж ил зураг сонгох шаардлага гарч болно. Тэгэхээр томруулж харж за энэ зургийг сонгоё, энэ зургийг сонгоё гэх мэтлэнгээр сонгоод тэгээд импорт хийх боломжтой байна. За мэдээж бид өөрхөн ажиллах зургуудыг сонгосон учраас энэ хэсгийг төр орхиод цааш зөвлөгөө хөгжүүлье. За
За энэ жоохон цог зөрөг амар тамаар өртөддөг. За тэгэхээр одоо үндсэн гол хэсэгт маань голын идэрүүлж хэсэгт маань энэхүүд нийт зургууд маань харагдаж байна. За тэгтээ эдгээр зургуудыг яаж харуулах вэ гэдэг маань энэ зүүн доод хэсэгт маань харагдаж байгаа. Grid view хүсэнтээр харуулах. За эсвэл loop view буюу энэ мэдээж томоор харуулж байгаа. За тэрний дараа compare view. За энэ маань хоёр зургийг харьцуулах. За би энэ хамгийн сүүлд хоёр дарагдсан зургууд маань дээр хамгийн дөрөнд харьцуулагддаг. За эсвэл энэ зургуудыг өөрчлөх ингэж өөрчлөх боломжтой. За эсвэл энийг өөр зургуудыг ингэж дарж сонгосноор өөрчлөх боломжтой. За энэ давуу тал маань юу вэ гэхээр эндээс бид нар яг боловсруулах зургуудаа нэг төрлийн олон зургуудаас яг боловсруулах зургаа сонгох, хэвлэх ч юм уу тэр зургуудаа ялгаж авахын тулд хооронд нь харьцуулж харахад энэхүү хэсэг маань ажиглагддаг байгаа. За энийг тэгэхээр та бүхэн ингэж харьцуулж харж болно. За эсвэл энэний дараагийн эхлээд буцаад grid view руугаа буцчихъя. За хүсэлтээр харж байхдаа жишээлбэл би эндээс 5 зургийг сонгоод за энэ дараагийн харах хэсэг маань survey view. За мэдээж ард талд нь хаалтан дотор keyboard-ноос ямар үсгээр shortcut-аар орох боломжтойг харуулж байгаа. Энэ үсгээр орох боломжтой жишээлбэл. За энэ survey view-ийг дарснаар яах вэ гэхээр нэг ижил төрлийн жишээлбэл би 5 зургаас би гол ганц зургийг сонгоход бол жишээлбэл энэ дээр би санал суулгах гэх юм уу survey явуулах боломжтой. За тэгэхээр энэ 5 зургаас жишээлбэл би эхний зургийг за энэ бол онцгой байна гэж хасаад за энэ дөрвөө сонгоё. Гэмшлэнгээр энэ дээр бол маш ухаалаг байдлаар ажиллах боломжийг Lightroom програм маань олгодог байгаамаа. За тэгэхээр энэ хоёр зураг бараг адилхан нэг нь хасчих. За одоо ингээ хоёр зурагтай үлдлээ. За тэгэхээр би эндээс алийг сонгох вэ гэмшлэнгээр. За энэ дээр зургууд дээр та бүхэн харж байгаа бол доор энэ 5 цэг харагдаж байгаа. Энэ маань юу вэ гэхээр рейтинг маань энд харагдаж байна. Та ингээд маусыгаа зүүнд авчиж дарснаар өссөн рейтинг энэ дээр өгөх боломжтой байгаа. За эсвэл энэ зургийн зүүн доод сүрүү ойцноор энэ flag тугууд харагдаж байгаа. За тугаар энийг сонгох. За эсвэл буцаад remove flag. Эсвэл set as rejected буюу энийг бүр хийж сонгох бүр rejectэлж. Хэмжлэгээр ингэ сонгох боломжтой байгаа. За тэгэхээр бид нар энэ ч маш олон зурганд ажиллах чинь. Жишээлбэл энэ фолдер маань 494 зурагтай байна. Мэдээж би 494 бүх зургийг би янз надад засвар хийхгүй бүх зурган дээр би ажиллахгүй бүх зургийг сонгохгүй учраас эндээс би яг өөрийн хүссэн цөөн тооны зургийг сонгох хэрэг надад гарч байна. За энэ тал дээр мэдээж Lightroom програм маань маш олон боломжуудыг танд олгож өгдөг байгаа. За эхний арга нь болох дээр түрүүн та бүхэн харсан. За зургууд дээр рейтинг өгөх. Сонгосон зургуудаар рейтинг үнэлэх. За 5 одоор үнэлэх үү. Эсвэл энэхүү зургийг би 2 одоор үнэлэх үү. Маусаараа өгч болно. Эсвэл та хялбархан аргаар keyboard-ийн numlock хэсгээс шууд тоогоор өгч болно. 5 хүртэлх тоогоор 1-5 хүртэлх тоогоор. Жишээлбэл би энэ зургийг 4-д авчиж дарсан 4 одоор үнэлж байна гэх мэтлэнгээр. За мөн дараагийн зургийг 1-ээр. За мэдээж хэрэг 2, 5 гэх мэтлэнгээр өгөөд тгийг дарснаар бүх рейтингийг авч явах боломжтой байна. За та бүхэн бас нэг энэ дээр нэг зүйлийг анхаараарай. Баруун хэсэгт маань яг metadata хэсэг маань харагдаж байна. Тэгэхээр metadata хэсэгт маань түрүүн ярьжсэн рейтинг гэх хэсэгт маань энэ зурган дээр би рейтинг өгснөөр тэр хэсэгт маань рейтингийн шууд орж ирж байгааг харж байгаа. За би энэ 3 болгож өөрчлөхөд 3 болж байна. За гэх мэтлэнгээр за тэгээд энийга sort хэсгээс мэдээж сортлоод би рейтингээр нь сортлыг сонгосноор хамгийн дээд хэсэгт миний рейтинг өгсөн бүх зургууд ингэж рейтингийнхэн дараалалаар гарч ирэх боломжтой. Нэгсэндээ хялбар аргаар өөрхөн зургуудыг ялгаж сортлох боломж олж байгаа юм. За бас нэг арга маань болох дээр мэдээж энэ одоо grid view буюу хөсгөлтөөр харж байхад зүүн дээд зургуудын маань зүүн дээд хэсэгт flag маань гарч ирж байгаа. Нөгөөд нэг тугаар тэмдэглэх. За эндээс би за энэ жоохон онцгой зургуудыг тугаар тэмдэглээд байгаа чинь. За жишээлбэл энэ зургийг за random маягаар нэг хідэн зургуудыг ингээд тугаар тэмдэглэчихье. Тугаар нэгсэндээ сонгож юм гэсэн. За тэгэхээр ингээд тугаар сонгосноор за мөн адилхан рейтинг sort хэсгээсээ за энэ удаа би рейтинг биш peak-ийг сонгосноор за хамгийн дээд хэсэгт маань
тугаар тэмдэглэгдсэн эсрэг зургууд маань бүгд ялгарч харагдаж байгаа маа. За гэх мэтлэнгээр их хялбар аргаар та зургуудаа ялгаж авах, сортлох, сонгох боломжуудыг та бүхэнд олгож байна. За тэгтээ миний хувьд бол эдгээрээс шал өөр аргыг ашиглах дуртай. Тэр нь юу вэ гэхээр бас нэг Lightroom-ийн маань боломж юу вэ гэхээр түрүүн 1-ээс 5 хүртэл рейтинг өгсөн бол 6-аас 9 хүртэл та зургандаа өнгөөр лейбл өгөх боломжтой. За жишээлбэл энэхүү зургийг сонгоод би 6-ыг дарснаар улаан өнгөөр сонгох боломжтой байгаа. За энийг мөн улаан өнгөөр сонгоё. Хэмжлэнгээр за энэ хэмжлэнгээр за мөн хідэн зургийг random маягаар лейбл өгөөд улаанаар ч гэдэг юм сонгоо явууч. Хэдэн зургийг сонгоод түрүүн сонгоод дараагийнхаа зөвлөгөөнд ашиглах учраас хэдэн зургийг сонгох хэрэгтэй байна. За мөн мэдээж 6 дээр дааж улаанаар сонгосон юм чинь 7 дээр шар, 8 дээр ногоон, 9 дээр хөх гихмшлэнгээр сонгож байгаа. Энийг бол та хүссэн өнгөөр өгөх боломжтой байна. За мөн түрүүний рейтингтэй адилхан баруун талын хэсгийн маань metadata хэсэгт label гэдэг маань ингээд энэ мэдээлэл маань ингээд хадгалагдаж байгаа. Нэгсэндээ зургийн чинь metadata-д хадгалагдаж байгаа учраас энэ маань дараа Lightroom програм дээр өөр газар ч гэсэн энэ файл чинь очиод орсон тохиолдолд label нь шууд харагддаг байна. Тэгэхээр энийг нэгсэндээ дараа нь ашиглахад ч гэсэн энэ label нь харагддаг учраас надад энэ хамгийн их таалагддаг байна. За тэгээд эдгээр зургуудаа яаж ялгах вэ гэхээр за энэ ч түрүүний адилхан сортлохтой label color гэдгээр маань ингээд бидний ялгсан улаан, шар, ногоон бүх гэсэн зургууд маань ингээд тусдаа ялгарч сортоор гарч ирж байна. За эсвэл энэ ч бас нэг зүйл байгаа. Дээр хэсэгт маань attribute, metadata, none энэ текст гэсэн энэ хэсгүүдээс та бүхэн за жишээлбэл одоор тэмдэглэсэн ч гэдэг юм юугаар ингээд attribute-ээр ингэж ялгах боломжтой. Эсвэл за attribute миний ашигладаг хамгийн ашигладаг зорилготой metadata. Мэдээж хэрэг түрүүний сонгосон лейблүүд маань metadata болдог учраас нийт зургийнхаа metadata-гаас ялгаж авах боломжтой байна. За энэ нийт зураг маань энэ ингээд бүх тохиргоо нь all дээр байгаа нөхцөл гэж харагдаж байна. Яг тийм мэдээж хэрэг зургуудаасаа энэ зургуудыг 2 төрлийн камераар 2 төрлийн дурангаар авсан байгаа гэж харагдаж байгаа. За би зөвхөн 7D-гээр авсан зургуудыг харъя. Эсвэл зөвхөн 24-70 дурангаар авсан зургийг харъя ч гэдэг юм. Гихмшлэнгээр харах боломжтой байгаа. За тэгтээ түрүүний миний хамгийн гол хэсэг маань өнгөөр сонгосон зургууд маань энэ баруун хэсэгт маань харагдаж байна. Хөхөөр сонгосон нэг зураг байна. Ногооноор сонгосон нэг зураг, улаанаар сонгосон 10 зураг, шараар сонгосон нэг зураг. За өнгөөр сонгогдоогүй 481 зураг гихмшлэнгээр энэ та бүхэн эндээс хүснээр ялгаж авах боломжтой. Энэ маань нэгсэндээ түрүүн би бүх зургуудыг харж байсан бол одоо би зөвхөн сортлоход бол бүх зургуудаараа харагдаж байсан бол одоо энд болох дээр би зөвхөн улаанаар сонгогдсон зургуудыг харах боломжтой байна. За би зөвхөн энэ эдгээр зургуудыг улаанаар сонгосон. За тэгэхээр би эдгээр зургуудаа тусад нь ялгаж аваад develop буюу боловсруулалтын хэсгээр дарснаар энэ зургууд маань боловсруулахад бэлэн болж байна. За буцаад сан хэсэгт ороод за хэрвээ ингээгүү тохиолдолд за түрүүний metadata-ээс гаргаж ханд бол заавал grid view дээр байгаа та хараарай. За ингээгүү тохиолдолд хэрвээ би сортоор би бусд зүгээр өнгөөрөө дээдлэлт нь ялгаж авсан ч гэсэн тусад нь metadata ч гэдэг юм байдлаар ялгаж аваагүй тохиолдолд develop хэсгээр ороход бүх зураг маань орж ирдэг байгаа. Яг зарим хүмүүсийн тохиолдолд бүх зургаа оруулж ирээд тусад нь мэдээж сонгосноор ингэж ялгах ажиллах сонирхолтой байдаг бол миний хүслээр болох дээр зөвхөн өөрийн сонгосон зурган дээр ажиллахыг хүсдэг учраас ингэж ажиллахыг илүүд үздэг байна. За мэдээж боловсруулалтын талаар би дараагийнхын зөвлөгөн дээр оруулах учраас боловсруулалтыг энэ удаа орхиод буцаад сан хэсэгтээ эдгээр зургуудыг дараагийн үе шат маань болох сонгосон за энэ буй бүх зургуудыг сонгоод Ctrl A ч юм уу Shift-ээр яаж сонгож болно сонгосон зургуудаа экспорт хийх хэрэгтэй. Гаргаж авах. Эдгээр зургууд маань сонгосон зургууд RAW форматтай зургууд байна. RAW форматыг энгийн зүгээр за Windows 7, 8 дээр гайгуулсан баг. Өмнөх програмууд энэ ч юм уу зүгээр зураг үздэг
програмууд маань уншиж чаддаггүй бол Lightroom дээр ингэж үснээр харах боломжтой гэх юм аа. За тэгэхээр эдгээр зургуудыг би энэ програмаас гаргаж авъя. За би засвар хийсэн гэж бодъё л да. За тэгэхээр одоо би жишээлбэл энэ 10 зургийг дээр засвар хийгээд сонгочихсон. Тэгэхээр энэ 10 зургийг би экспорт хийгээд гаргаж авъя гэхээр зүүн багны маань доод хэсэгт экспорт опшн дээр дарснаар энэхүү програмаас гаргаж авах боломжийг олгож байгаа маа. За тэгэхээр гаргаж авахдаа хааш нь гаргаж авах вэ гэдэг чинь. За хамгийн эхлээд хааш нь hard disk руугаа CD DVD дээр эсвэл email. За би hard disk руу гаргах гэж байна. За hard disk руу гаргахад яг хаана очих вэ? Location байрлалаа зааж өгөх вэ? Specific folder гэснээр та өөрийн хүссэн фолдерынхаа фолдероо зааж өгөх боломжтой. За дараагийнх нь дараа нь сонгоё гэх мэтлэнгээр. За эсвэл зүгээр same folder-аас original photo буюу их зурагтайгаа нэг фолдерт одоо экспорт хийж гаргая. Тэгэхдээ put in subfolder гэдгийг ашигласнаар дотор нь subfolder үүсгэж гарах боломжтой. За test 1 гэдэг фолдер дотор нь үүсгэе. За тэгээ дотор нь каталог үүсгэх үү. За гэх мэтлэнгээр нэмэлт зүйлүүд байгаа. System file save байвал яах вэ? Асуух эсвэл шууд дээр нь уулж бичих, алгасах. За энийг бол ask bot-д дүгээр хийж болох учраас ингэ орчих. За тэрийн дараагийн хэсэг нь file naming. Гаргаж байгаа зургуудад нэр өгөх. За test гэдэг нэр өгөөд за тэгээд за энэ deadly хэсгээс маань сонгох хэрэгтэй байгаа. Custom name, original file number буюу яг их зургийнхаа файлын дугаараар эсвэл X-с Y буюу өөрөө энэ би дугаарлалт өгөх боломжтой. За эсвэл sequence. За энэ дээр бас ингээд дугаарлалт өгөх. За эсвэл ингээд бүр зүгээр шинэ өөрөө нэр өгөөч явах. За эсвэл зүгээр нэг rename-ийг авч хайснаар их зургийнхаа нэрээр экспортлох боломжтой. За түүний дараа видео. За видео бол мэдээж хэрэг Lightroom програмын басны давуу тал маань видео дээр ажилладаг байгаа учраас энэ за одоо видео авах учраас энийг төр авчихъя. За дараагийн хэсэг маань file settings хэсэгт маань за энэ болох дээр зураг дээр байгаа зураг ямар форматаар экспорт хийх вэ? За миний зургуудын маань их формат нь болох дээр RAW форматтай байгаа. За энэ original гэдгийг буцаад RAW-аараа экспорт хийх боломжтой. За эсвэл JPEG буюу зургийн файлаар гаргах. За түүнийхэн quality чанарыг нь өгөх. За эсвэл color space. Та бүхэн color space-ийн талаар RAW форматын тухай зөвлөгөөн дээр багахан харсан баг. За тэгээд limit file size гэдэг энэ хэсэгт маань файлтай хэмжээ зааж өгөх. 100 кБ-аас дээш гаргахгүй ч гэдэг юм уу. Лимит зааж өгөх. За энийг аваач. За тэгээд JPEG-ээр гаргах уу, PSD-гээр, TIFF-ээр. За энд бол TIFF-ийг сонгосноор шахах уу, зиплэхгүй. За эсвэл за мөн битээр хэдэн биттэй гаргахын 16 8 мэдээж чанартай зураг гаргахын тулд 16-аар гаргая. За мэдээж color space prof-тойгоор хамгийн их боломжтойгоор мэтлэнгээр гаргая. За эсвэл энэ ч би PSD-г сонгосноор за мөн ингээд эдгээр юунууд маань гарч ирж байна. За DNG гэдэг нь RAW формат байгаа. Нэг төрлийн нийтлэг RAW формат байгаа. За тэгэхээр энэ дээр camera RAW 6:6 ингээд сонголтуудаас хийж өгөх боломжтой. За тэгэхээр миний хувьд бол одоо JPG форматыг сонгоод 80 хүртэл их чанар 80 хүртэл мэдээж 100-аас 0-аас 100-ийн хооронд байгаа. Би энэ дээр 80 гэдгийг өгч байна. За тэгээд sRGB зөвхөн би энэ зургуудыг нийтэд тавихаар ашиглая гэж үзэж байна. За тэгээд resize гэдэг хэсэгт маань та зургандаа хэмжээг нь өөрчлөх боломжтой. За би сонгосон 16-нд 11-ийнх нь би хэмжээнд энэ дээр өөрчлөх гэсэн үг. За урт талыг нь би 1600 пикселээр тэгээд resolution-ыг нь би 72-оор сонгоод гаргах гэж байна. За эсвэл энэний би богино талыг нь 600-аар. Энэ ялангуяа юун дээр веб дээр жишээлбэл хамгийн урт тал нь тэд байх шаардлагатай гэсэн нэмхүү шаардлагууд байдаг. Тиймэрхүү зүйл дээр ашиглахад энэ маань маш төвхөн. За мөн бүх зургуудыг ижил хэмжээтэй болгоход энэ маань ашиглах маш хэлбэр байдаг. За эсвэл мэдээж хэрэг өөрөө хүснээр хэмжээг өгөх, хоёр талынх нь хоёулангийн хэмжээг нь өгч гэдэг юм. Гэх
их боломжтой. За мэдээ мегапикселээр хэдэн мегапиксел зураг гаргах юм ч гэдэг юм. За тэгээд анимашн. За энэ дээрс бол та өөрийнхөө хүссэн сонголтыг хийх боломжтой байна. За тэрний дараа sharpening өгөх. За мэдэн жоохон бага зэргийн sharpen гаргалтын дээр жоохон өгчий. Хэмжээнд стандарт хэмжээгээр. За тэгээд тэрний дараа metadata. Metadataгаа оруулах уу? Copyright өгөхтэй гэх мэтлэнгээр зурганда metadata оруулж өгөх. За түүний дараагийн хэсэг маань watermark гэдэг хэсэг байгаа. Watermark хэсэг бол мэдээж гэрэл зурагч бидний өөрсдийн нэр, логогоор хамгаалдаг шүү дээ. За тэр хэсэг маань энэ ингээ хэлбэр аргаар өгөх боломжтой. Жишээлбэл за энэ watermark-ыг check гэснээр дараагийн сонголтууд гарч ирнэ. Simple copyright watermark маань энгийн зүгээр C copyright mark-ийг за эсвэл edit watermark гэснээр өөрсдөө watermark-ыг editэлж өгөх боломжтой. За энэ дээр би үүсгэсэн байгаа юм чи гэрэл зураг tips гэдэг. За энийг яаж үүсгэсэн бэ гэхээр edit watermark гэснээр гэрэл зураг tips гэдэг энэ хүү watermark-ыг би үүсгэсэн байна. За тэгээд түүнийхээ мэдээж яг фонтын сонгох боломжтой. За тэгээд стилийн хааш өнгийн те сүйд дээр оруулах. За тэгээд proportion opacity бүх төрлийн тохиромжийг энд хийх боломжтой. За тэгээ хаана байрлуулах уу? За тэгээд тухайн байрлалаас аль тал руугаа хідэн явгаар явах уу гэх мэтлэнгээр. За иймэрхүү тохиромжийг энд хийх боломжтой байгаамаа. За энэ хэмжээг нь ч гэсэн энэ watermark-ийн хэмжээг гэсэн тараалах боломжтой. За ингээд эндээс би save хийснээр энэ хүү watermark маань. За гэрэл түрүүн би ч өгсөн байгаа. Гэрэл зураг tips. За энэ маань ашиглагдчихсан учраас tips 2-ыг өгчихье. За ингээд өгөх боломжтой. За мөн энэ дээр лого гэж харж байгаа та. Edit watermark гэж хагаад эндээс лого өгөх боломжтой. JPG эсвэл PNG-гээр мэдээж цоролттой лого өгөх боломжтой. За энэ лого буруу шаарсан rotate хийчихье. За ингээд энэ хүн дээр save хийгээд энийг юу сэвлэх вэ гэхээр лого гэж сэвлээд. За ингээд логотой зургууд гарч ирэх боломжтой юм аа. За зүгээр энгийн tips гэж бичсэн бичвэрээр гаргая. За түүний дараагийн хэсэгт болох дээр post processing хэсэгт та гаргасныхаа дараа юу хийх вэ гэдэг хэсэг байна. Зүгээр энийг гаргаад фолдерт нээсэндээ түрүү нэрийг өгсөн фолдерт гаргаад орхих do not юу хийхгүйгээр. За эсвэл show in explorer фолдерт нээж харуулах. Explorer дээр харуулах. Эсвэл Photoshop дээр шууд оруулж болно. Нэмэлт засвар хийх шаардлагатай тохиолдолд Photoshop руугаа шууд оруулах боломжтой. За эсвэл өөр ямар нэгэн програм дээр нээх. Тухайн програмынхаа юуг сонгож өгөх боломжтой байгаа. За тэгэхээр миний хувьд зүгээр Explorer дээр харуулъя. За тэгээд эдгээр зургуудыг export хий гэж дарснаар за зүүн дээд хэсэгт маань зургууд маань export хийгдэж байгаа нь харагдаж байна. За ийм л амархан програм байгаа юм да ерөөхдөө бол. За тэгээд мэдээж хэрэг дараагийн хэсэгт маань боловсруулалт буюу develop хэсэгт мэдээж хэрэг хамгийн их ажиллагаа маань тэнд харагдана. За тэр хэсэгт маань зургуудаа хэрхэн боловсруулах уу, гэрэлцүүдийг хэрхэн боловсруулах уу гэдэг та бүхэнд тайлбарлаж баг зөвлөгөө өгөх болно. За энд ингээд миний экспорт хийгдсэн гаргасан зургууд маань гараад ирлээ. За энэ харж байгаа. Баруун талд маань миний оруулсан лого. За энэ түрүүн би жоохон opacity юм баг бөгөөд энэ жоохон зурагдаж байна л та. За ингэх мэтлэнгээр ингээд тамгатай тэгээ зураг засварлчихсан хэмжээг нь өгчихсөн. За эндээс мэдээж хэмжээг нь properties-ээр хэмжээг нь харъя. За түрүүн өгсөн rating энэ харагдана. За энэ чинь ингээд хэмжээний dimension 1600 1067 гэж харагдаж байна. 72 dpi-тай өгсөн. Гэх мэтлэнгээр за доошоо энэ metadata түрүүн хэсгүүд байна. За ийм байдлаар ингээд зургууд маань бэлэн болоод гараад ирчихлээ. За өнөөдрийн хувьд бол эдгээр зүйлсийг та бүхэн тайлбарлаад үлдээ. Та бүхэн өөрсдөө туршаад үзэхээрээ тэгээд дараагийнхаа зөвлөгөөгөөр develop буюу боловсруулалтын хэсгээр
Боловсруулалтын ямар төвдгэрийг юунд ашиглах уу гэдгийг та бүхэнд тайлбарлаж үзүүлэх болно. За тэгээд өнөөдрийн зөвлөгөөг сонсон, хүлээж авсанд маш баярлалаа. Дараагийнхын зөвлөгөөр үргэлж уулзъя.